За баярлалаа. За би уг нь бол үг хэлэхгүй дэмжээ явъя гэсэн боталтай байсан ба. Тэг үг хэлэхээс өөр арга алга. Яг тэгэхээр над руу хүн дайрахад бол би хүлээж авч чаднаа. Харин тэнд байгаа итгэл үнэмшлээрээ явж байгаа олон мянган тэр залуучууд мэрэгчлүүд рүү дайрч байгаа бол уучлаарай би тайлбарыг өстэй. Тэгээд өнөөдрийн хүртэл манай нэг арцсан нам маань нааш их дайрдаг л да. Тэгээд хүн нам бидний саналыг хуваагаад байна л гэдэг. Тэгээд хүн нам ардын намтай нийлээд яваад байна л гэдэг. Би маш тодорхой хэлээ. Хүн нам арцсан намын саналыг хуваадаг. Сүүлийн 2 сонгуулиар арцсан нам хүн намын саналыг хуваасаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар бид нар 20-с дээш хувьтай авсан, танай хүн 6 хувьтай авсан. Нөхөр сонгуулиар манай найдлаа Батуул гэдэг хоёр үдсэн, хоёулаа ялгаатай шүү. Хүн нам дандаа хоёр тэрэмлэгтэй бид нар огт тийм ярьдаггүй. Арц нам уучраа олоосоо л гэсэн байдлаар амаа хамгаал явдаг. Өнөөдрийн хүртэл бид нар та нар оруулж ирсэн саналыг дэмжнэ. За, хоёрдугаарт оруулж ирсэн саналаар харин зарчмын асуудал байгаа шүү. Бид тэрийг бас хэлчмээр байгаа. Улс төрийн намын удирдлагуудын төвшөнд ярьсан, ажлын хэсгийн төвшөнд ярьсан тохирсон. Хүн нам бол пропорционал элемент 100% байдаг багасаа цаашдаа 100% байг. Харин одоо бол 50% дээр байх нь зүйтэй юм байна гэж тохирсон. Тохирсон дээр ажлын хэсэг дээр тууштай байгаа. Харин арцсан нам бас 50-50 гэдэг дээр тохирсон байсан шүү. Ажлын хэсгийн төвшөнч намуудын удирдлагын төвшөнч гэсэн. Харин бүлэг дээр шал өөр 48-28 гэж орж ирж байгаа нь ухралт шүү. За энэ бол улс төрийн соёл шүү. Улс төрийн соёл шүү. За 3 дугаарт би ардын намын дарга оюун эрдэнэтэй 2 зүйл дээр бол санал нийлж байгаа. Нэгдүгээрт Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэдэг дээр бид нар санал нэг байгаа. Эний төлөө бол хамтарч ажиллаж байгаа. Хоёр дахь нь авилгачтай улгаач нартай тэмцэнэ гэдэг дээр бол хав хатуу байгаа. Тийм болохоор энэ нүүрсний сонсголыг санаачилж хийсэн. За мөн энэ хөгжлийн банкны сонсголыг бас санаачилж явсан. Оролцсон. Цаашдаа ч гэсэн энэ дээр хав хатуу байх болно. Ингэснээр ардын намтай харлуулж нийлүүлж явдаг бол тийм жижиг улс төрийн одоо энэ парламентаар ядаж болох хэрэгтэй шүү. За энэ бол ёстой бид тоохгүй. Гэхдээ энэ том улс орны эрх ашиг дээр бол бид нар нэгдэж ажилтдаг юм а гэдэг энэ соёлыг бол парламентаар бий болохын төлөө ажиллаж байгаа. Энэ дээр бол харин тууштай байх болно. За харин үзэл баримтлалд би нэг тайлбар өгчмөр байгаа. Нэг өдрийн дотор үзэл баримтлал өөрчлөлөө гэдэг шоолоо таах шиг байна. Үгүй шүү дээ. Бид нар бүтэн 2 жил нам дотроо ярьж байгаа 7-ын саналаар шийдсэн байдیں۔ 3 жил ярьсан байдیں۔ 2016 онд бид нар үзэл баримтлалаа дээш өглөө оруулаад бүртгэж аваагүй Ганбат гишүүнэ. Тухайн үед захиагийн элбэгт орж гэдэг хүн бүртгүүлээгүй. 3 удаа манай намын даргын бүртгэлийг хойшлуулсан байдیں۔ 2 тамах хийж өгсөн байдیں۔ Хүн нам өнөөдрийн хүртэл сонгуульд орж чадаагүй шүү. Хүн нам гэдэг нэрээр та маш тодорхой ойлголттой байгаад ойлголтоо зэгцлээрэй. Хүн нам эвслэр орсон байд юм аа. Хүн намыг өдийг хүртэл оруулаагүй. Танаа захиагийн элбэгт орж оруулаагүй. Халтмаагийн Баттуулга оруулаагүй. Хамгийн сүүл 2020 оны орон нутгийн сонгуулиар бас оруулаагүй. Дандаа шүүхт захиалга өгдөг бидний саналыг хуваадаг. Нэг бол бидэртэй хамтарч ор үгүй бол та нар орохгүй л гэдэг. Аль аль нь ийм байдалтай ирсэн. 8 жил бид нар сонгуульд орж чадаагүй. Та нарын өнөөдрийн үүсэж байгаа зулан бид нар 5 жил өөр дээрээ авч явжиж харин 2021 оны сонгуулийн дараа бид нар ганцхан боломж гарч ирсэн. Тэр нь бол дээд шүүхэд хандаж үзэл баримтлалаа өөрчлөх боломж гарч ирсний дагуу л явсан ш. 5 жилийн ажил юм шүү. Өнөөдөр та нар маань ингээд өөрсдөө л их зовоод байгаа юм шиг байлаа. Гэхдээ карма гэж байдаг ш. Өөрсдийн тэр өмнөх удирдлагууд чи хийсэн зүйл чинь та нар дээр өнөөдөр бий болж байгаа маа. Гэхдээ бид нар золон үдсэн хүмүүс болохоор та нарыг дэмждэг. Та нарлаа юу ч ярьдаггүй. Эмх цэгцэндээ ороод улс төрийн нам шиг институт шиг байгаашаа гэж хүсдэг. Тийм болохоор сошиал дээр ч гэсэн өнөөдөр улсын хурлын тангимч чуулган дээр ч гэсэн би та нарын эсрэг нэг зүг хэлдэггүй дандаа дэмжиж явсаар ирсэн ш. Харин өнөөдрийн хүртэл одоо ингээд ийм нэг хувь хөнлөө чиглэсэн байдлаар хандах юм бол би бас дуугаа сууж чадахгүй. Хувь хөнлөө чиглэл болно. Харин тэнд явж байгаа итгэл үнэмшлээрээ явж байгаа тэр мэрэгчлэн залуучууд руу явах юм бол тийм зүйл байхгүй. Хэл хүүгээ бол хэлнэ.